7 хоногт бол төсвийн хүрээний мэдээллийг батлаа. За ерөөхдөө бол энэ үеэр бас хэд хэдэн асуудал дээр нэлээд нухацтай хилцүүлгүүд өрнөлөө те. Төсвийн одоо сахилга бат бол маш муу байна. За байнга ингээд тодтгол хийдэг юм жишг тогтлоо гэд. Та эдийн засгийн хувьд ерөн зүгээр энэ төсвийн тодтгол байнга хийх, за төсвийн хүрээний мэдээллээс давсан хэмжээний одоо төсвийн тэлэлтүүдийг яг эдийн засгт өнөөдөр хамгийн их одоо хор хохирол учруулж байгаа ямар үзүүлэлт байна гэж харж байна. За төсөв талд бол угаасаа энэ реформ хийсэн пост коммунистийн 30 гаруй орныг харьцуулахаар ер нь бол гол ажиглагддаг үзүүлэлт нь сонгуультай холбоотойгоор төсөв тэлэлт угаасаа явагддаг юм үзэгдэл байдаг. Тэгэхээр Монголд одоо сүүлийн 10 гаруй жил тий дандаа сонгуулийн өмнөх жил, сонгуульд амлсан жил хоёрт төсөв ямар нэг байдлаараа алдагдал нь өсөж тэлдэг. Төсвийн тэлэлтийг мэдээж тэллээ гэхэд алдагдлыг бол хаанаас нөхөхөөр мөнгө хэвлэх эсвэл өөр тавих гэд хоёр аргаар л нөхөж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь эргээд нөгөө бидний өрийн тааз, өрийн хэмжээг бол нэмэгдүүлээд байгаа буюу одоогийн сахилга баатай султаа ийм төсөвч өөрөө нэмэгдүүлж байгаа ихнийх нь. Хоёрдугаар зарцуулалт тал дээр авч үзэх юм бол манайх шин төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтаар дэлхийн 170 гаруй улсаас 110 дугаар байранд бичигддэг. Буюу одоо төсвийн мөнгийг бид нэр авлаа гэхэд эргүүлээд хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа өөрөө шиг муу ах нь шүү дээ. Ямар нэгэн хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тэр нь бол одоо үр дүн маш муутай гэж ойлгож байна. Нөгөө үлдсэн хэсэг нь бол тэр чигтээ ерөнхийдөө урсгал зардал руу явцдаг. Тэгээд бүр наазахын жишээ гэх юм бол одоо нэг барилга гэхэд тэрийг ерөөс дуусгахгүй. Тэгээд жил болго улсаас ямар нэгэн байдлаар төсөв аваа явааддаг. Ийм жижиг сажиг гэх юм одоо юм төсөвдөр дарамт учруулж байгаа төсвийг ямар нэгэн байдлаар хяналтгүй байдлыг далимдуулж ерөн хууль зөрчөөгүй. Гэтэ тэр төсөлчийг хизээ нэг дуусгах хэрэгтэй шүү дээ. 10 жил дуусаагүй барилга болж болохгүй шүү дээ. Ийм байдлаар ингэ ашиглаж байгаа тохиолдлууд ч хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаасаа бид нэр төсөвдөр яг урсгал зардал дээр бол харах хэрэгтэй. Ерөнхий төсвийг дүр зургаар нь хүрээний мэдээлэл дээр ингэ харахаар 96 их 80 орчмоор тэлж байгаа шүү дээ. Төсвийн зардал талд 33 их 80-аас 36 их 80-аар гадаад зээл тусламж дээр бол дахиад нэг тэр хэмжээгээр нэмэгдсэн. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд бол зөвөр ингээ сонгуул өгтөд эдийн засаг дээр юу гэж ажиглагдаж байна гэхээр Монгол банк одоо санхүүгийн зохицуулахаараа нэг талдаа банк болон банк үсгийн зээлийн сувгийг тэр чигт нь хаачлаа. Маш олон өөр орлогын хязгаарлалт тавиад ингээ хаачлаа. Энэ бол дор зах зээл дээр 2-3 их 80-ийн шинээр гарах боломжтой санхүүжилтийг хаана гэсэн үг. Тэгэхээр хоёулаа нэг 70 гэж бодъё л да. 70-гийн нэг тал нь болохоор банк болон банк үсгийн зээл, 70-гийн нөгөө тал нь болохоор төсвийн мөнгө. Тэгвэл энэ 70 бол хаацсан учраас нөгөө 70 урсах боломжтой болж шүү дээ. Нөгөө 70 нь юу гэхээр төсвийн зардал, за одоо тэр баялагын сангаас хэрэглэж байгаа 7 их 80-ыг одоо 30 онд хүртэл бол хэрэгжилж болохгүй шүү дээ. Тэр хуулийн төслийн өөрчлөлтөө яваад байгаа. Эдгээр мөнгөнүүд чинь эдийн засгаар орж ирэх нэ. Тэгэхээр эдийн засгт үзүүлэх импактын хувьд болохоор инфляц ханшид үзүүлэх нөлөө бага боловч энэ удаад болохоор иргэдийн хэрэглээний зээлээр эдийн засаг тэлэхгүй төсвийн тэлэлтээр эдийн засаг тэлэж байгаа юм шиг л ийм дүр зураг л одоо харагдаж байгаа байхгүй. 2 жил дараалал сонгуультай байгаа. Тийм учраас ханшийг 4,000 давуулмааргүй байна. Инфляцийг бол 12%-аас дээш явуулмааргүй байна гэдэг ийм зорилт байгаа болов уу гэдэг ийм эдийн засгчхүний хардлага бол байгаа. Яг олон улсын зах зээл дээр бол өнөөдөр өглөөний байдлаар одоо шинэ Азийн төв банкнууд бол бодлогыг чангруулах юм дарамт нэмэгдэж байна гэж байна. За энэ бол яалтч нөгөө геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлтөөр тайлбарлагдж байна. Тэгээ за дотоодд бол сүүлийн статистик мэдээлэлээр импортын одоо шалтгаанд инфляцийн нөлөө бол харьцангуй тогтвортой буюу 30 орчим хувьтай байна. Тэгэхээр таны хувьд яг юу гэж харж байна? Ерөн зүгээр энэ эрсдэл талаас аваад үзэх юм бол гадаад зах зээл талаасаа мөнгөний бодлогыг чангруулах эрсдэл дахиад байна уу? Одоо 6 дугаар сар дахиад мөнгөний орлогын хороо оруулалт нь энэ асуудал дээр яг ямар одоо шийдэл байх вэ? Монгол банк бодлогын хүүнээс гадна миний сая хэлсэн чи өөр орлогын харьцаа, заавал ойлгох нөөц, гадаад их усүр татвал ямар арга хэмжээ авах юм бүх үзүүлэлтээр ерөнхийдөө чангалцсан. Одоо дэлхийд бол одоо өөрийн хөрөнгө харьцаа 15%-тай банк бол хаанч байхгүй. Тэгэхээр нэлээ маш өндөр шахалттайгаар ингэж зээлийг хязгаарлаж байгаа гэж бид нар бол харж байгаа. Тийм учраас энэ 6 сард бодлогын хүүг бол ямар нэгэн байдлаар өсөхгүй байх. Өөр арга хэмжээнүүдийн ямар нэгэн байдлаар автсан учраас те. Импортоос хамааралтай тэр шок бол
ер нь бол одоо шатхуун дээр бол ороод ирчихсэн. Нүүрсний аж ахуй нэгжүүдийн өртөг бол угаасаа өссөн, хөдөө аж ахуй дээр өссөн. Одоо ялангуяа нүүрсэн дээр бид нар үн тохирч чаддгүй учраас нүүрсний компаниудын маржин тэр хэмжээгээр ирэх жилүүдэд буурна гэсэн үг. Тийм хүлээлттэй бол байгаа. Алт ялгаагүй те. Тэгэхээр энэ шатхууны нөлөө энэ төр бол ороод ирсэн. Одоо үлдэгдэл зүйл нь болохоор өргөн хэрэгэлдэг одоо ормозын хоолой энтрээр дамждаг кофе энтер гэдэг байгаа шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн бол кофе, наран цэцгийн тос гэдэг ийм жижиг төрлийн бүтээгдэхүүнүүд төр бол өсөлт бол ажиглагдах байна. Гэхдээ эдийн засгт инфляцид үзүүлэх нөлөөг импортоор дамжаад тийм өндөр гэж харахгүй байна. Яагаад тэгэхээр импорт угаасаа эхний 5 сарын байдлаар ердөө 5% байрал өссөн байна л да. Тэр дундаа дандаа уулуурхаан тоног төхөөрөмжөөр өссөн байгаа. Хэрэглээний импорт бол ерөнхийдөө тэр чигтээ буурсан тийм. Тэгэхээр ийм байгаа учраас одоохондоо бол яг Монгол банк бол одоо энэ дарамтыг арилгах шаардлага бол одоохондоо үүсэхгүй болов гэж харж байна. Тэгэхээр одоогийн байгаа 10% бодлогын хувь бол хамгийн байж болох одоо 12% хувь бол тулцсан одоо хэмжээ. Тийм, тулцсан хэмжээ. Эндээс дээшээ нэг явуулахгүй өөр арга хэмжээнүүдээр хязгаарлаж байгаа учраас энэ хэвэнд нь барьж үлдэнэ гэж харж байна. 6 сар төсвийн тодтгол хийнэ гэж байна. За энэ жилийн хувьд бол мэдээж төсвийн тодтгол дээр одоо нэг онцолж авч үзэх зүйл бол эмч одоо төрийн албаагчдын цалин, багш нарын цалин, за тэгээд тэтгэвэр тэтгэмж гэх нэлээд олон юм одоо цалингийн нэмэгдлүүдээ урсгал зардлын одоо өсөлтүүд байж байгаа. Тэгэхээр таны хувьд төсвийн тодтгол дээр байж болох одоо таналт хаанаас гарах бол гэж харж байна. Хөрөнгө оруулалт бол угаасаа тэргүүн энэ жил бол нэлээд одоо танагдцсан тийм шинэ төсөл бол санхүүжүүлээгүй байж байгаа. Тийм. Төсөв дээр бол яг урсгал зардал одоо 30-40%-аас хэтрэхгүй байх гэдэг ингээд хязгаарууд за төсвийн хүрээний мэдээлэл төсвийн алдагдал GDP-гийн 2%-аас хэтрэхгүй байх гэдэг ингээд иймэрхүү хязгаарлалтууд бол байгаа. За энэ хязгаарлалтыг яаж эвтэйхээ ашиглаж болох гэхээр эдийн засгийн өсөлтөө жоохон өндөр тавьж байгаа л дагаад урсгал зардлаа өсгөх ч юм уу. Тэгэхээр нөгөө харьцаа үзүүлэлт бол хэвэндээ шүү дээ. Тэгэхээр ийм сул талууд энэ нөгөө бидний хэмжээд байгаа параметр төр чинь байгаад байгаа маа. Тэгэхээр энэ сул талыг болохоор дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөх замаар эдгээр чинь ингэж тойрч гараад байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ өсөж байгаа нөхцөл байдлыг харах юм бол би бол шууд сонгуулийн насанд хүрсэн хүн ам руу илүү таргет хийж байгаа юм болов уу гэж харж байгаа. Нэгдүгээр тахмадууд бол одоо 400 мянган ахмад гэдэг бол өнөөдөр тэтгэврийн зээл сонгосноор бол 3 их 80 боллоо. Тэтгэврийн зээл 46% өслөө. За энэ бол эхнийх нь одоо санхүүжилтээр дэмжиж байгаа хэлбэр шүү дээ. Хоёр дахь нь төрийн албан агчид бас нэг 200 гаруй мянга байна. За энэ дээр багш эмчнэр бол голлох хувийг эзэлдэг. 900 тэрбумын нэмэлт одоо цалингийн баажид бол баталж байгаа шүү дээ. За тэгэхээр эн чинь сонгуулийн эрс хамгийн өндөртөө, сонгуул хамгийн идэвхтэй өгдөг хоёр бүлэг ихгүй. За үлдсэн нэг сая гаруй гэдэг энэ хувийн байгууллагад ажиллаж байгаа ажиллах хүчин байгаа тийм. Тийшээ бол одоо тэр ирээдүйн өв сангийн 2-3 их 80-ыг ипотек, эмчилгээ, байраг өөр юу гэлээ ийм 3 зүйл рүү таргет хийж явна гэж. Тэгэхээр харж байгаа нөхцөл байдлын үед энэ чинь ингээд яг тэрийгэ дагаад дэмжлэгүүд ингээ бодлогын дэмжлэгүүд нь санхүүжилтээр ингээ орж ирээд байгаа юм биш үү гэдэг юм бодол бол байгаа. Түүнээс биш бол одоо яг төсөв талдаа цахлаг баттай явъя гэвэл одоо нэлээд бид нэр энэ цалин өссөйг өсөхгүй нэлээд барьж явахаас өөр аргагүй хөрөнгө оруулалтаас гадна урсгал зардлаач гэсэн танахаас өөр аргагүй нөхцөл байдал. Дээрэс нь одоо яг энэ төрийн өмчт компаниудын энэ ашиглалтын зардал урсгал зардлыг бас бууруулж байгаа нь бас сайшаалтай гэж нэг талдаа харж байгаа. Наад зах нь одоо тэр эрдэнэс тавталгаатай холбоотой 10 компаниг татан буулгаад нийтдээ 65 тэрбумын төсөв хэмнэлээ гэдээ ярьж байгаа. Тиймэрхүү хэмнэлтүүдийг ялангуяа энэ төрийн өмчт компаниуд дээр бид нар хийх ёстой. Яг тэгэхээр төр гэдгийг чи өмч өөрөө одоо манай эдийн засгийн тал хувьтай тэнцээд байна. Төрийн өмчт компаниудыг нэмэх нь төсвийн зардал хоёрыг нэмэхээр л эдийн засгийн тал хувь гэхэр чи эдийн засгийн тал хувийг өөрөө одоо төр хөдөлгөөд байна гэдэг чинь өөр асуудал байхгүй. Тэгэхээр энэ талаас харах юм бол бид нэр яг төсөв дээр бол одоо сая засгийн газрын зүгээс авч байгаа арга хэмжээнүүд бол болж байна л гэж харж байна шүү дээ. Энийг өргөжлүүлээсэ. Төрийн өмчийн компаниудын хувьчлах чагсаалт гарсан явж байгаа. Тэгээ одоо яг хөрөнгөний зах зээл дээр энэтэй холбоотой хийж байгаа ажил бэлтгэл ажлууд та бүхэнд яг боддоор харагдаж байна уу? Одоохондоо бол яг идэвхтэй эхэлсэн зүйл бол энэ 20 орчим компани дээр бол алга. Мэдээж төрийн өмчт компаниудыг одоо бид нэр ховчлохын тулд тэрийг маш сайн үнэлэх хэрэгтэй. Тэ? Дотроо одоо ямар алдагдaltaй байгаа, ямар санхүүгийн нөхцөл байдалтай байгаа тийм
алдагдaltaй компаниг ард түмэнд авч өгч болохгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр ямар нэгэн байдлаар бид нар одоо наацх нь одоо ард түмэнд хуваарлах ёстой. Одоо төрийн өмчт компани бол төрийн банк байна. Ашигтай ажиллаж байна, тэ? Төрийн банкыг бол бид нар одоо хуваарлахад асуудалгүй тэ. Гэтэл бусад компаниуд дээр бид нэлээд сайн судалгаа шинжилгээ дүгнэлт гаргаж ийж явахгүй бол болохгүй болов гэж харж байна. Яг нөгөө хөрөнгөний зах зээл дээр одоо жишээ нэг хэсэг бол өнгөрсөн оны одоо намарч гэдэг юм уу те хөрөнгөний одоо урсгал харьцангуй багасж байна, татарч байна. За хөрөх чадвар бол нэлээд бага байна гэж яригдчихсэн. Гэтэл сая он гарснаас хойш биржийн бус зах зээл дээрээс татсан бондын одоо санхүүжилтийн хэмжээ бол нэлээд өндөр явлаа явцсан те 1.80 төгрөгт авцсан. Тэгэхээр нэг талаа бас мөнгө байгаад байгаа юм шүү. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр энэ одоо бэлэн байгаа бүтээгдэхүүнүүд чинь тийм сонирхолтой биш байгаа юм шүү. Энэ дээр та юу гэж харж байна? Ер нь бол одоо тогтмол орлоготой үндэсаасан дээр бол одоо хөрөнгө оруулагч нар бол хангалттай байгаа. Хувь хөрөнгө оруулагч болоод хөрөнгө оруулалтын сангууд бол хангалттай үүссэн учраас байгаа. Хувьцаан дээр энэ хувь хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын сангууд яагаад орохгүй байна гэхээр энэ хувьцааг өөрөө урт хугацаанд барьж явах, үнийг нь урт хугацаанд одоо тогтмол барих ийм их үүсвэр хэрэгтэй байна. Энэ бол тэтгэврийн сан байгаа. Харамсалтай нь одоо нэг сайн дурын тэтгэврийн сангийн хууль одоо батлах гад явж итэл одоо төсөл гатсан гэдэг энэ хөдөлмөрийн яам нь өөрөө мэдээлж илээ шүү дээ. Тэгэхээр биднэрт бол сайн дурын тэтгэврийн сан гэхээс илүүтэй 17%-ийг одоо нийгмийн даатгалын шимтгэлд одоо бид нар төлж байгаа. Тэндээсээ яад чи 1-2%-ийг энэ салбарын топ 5 хувьцаанд ч оруулъя. 20 жилийн дараа тэтгэврт гарахад үн цэнтэй бишүүл гэдэг логик явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр орж иртэл хувьцааны зах зээл өөрөө сэргэнэ гэдэг бас хүндрэлтэй. Тэ? Яг бол үнэн бүх хугацаанд мөнгнүүд нь богино хугацаатай. Тийм учраас ерөнхийдөө нэг аваад зардаг ийм нөхцөл байдал харагдаад байгаа юм. Шинэ IPO үнэхээр гарсангүй л эхний 5 сарын хугацаанд. Тэгэхээр яалтчгүй зах зээл бас тийм одоо сайн хангалттай идэвхтэй биш ах шиг нь. Ер нь оны туршид та бүхэн ямар хүлээлттэй байна? Хөрөнгөний зах зээл дээр, хувьцааны зах зээл дээр ямар нэгэн одоо боломж байна уу? За ер нь бол хөрөнгөний зах зээл дээр одоо бол бид нэр яг тогтмол орлоготой үнцаас чиглэлд бол өсөлт бол угаас цаашаа явах. Хамгийн том кейс бол одоо бөөрөлжүтгээ төсөл байлаа шүү дээ. Улаанбаатар хотыг эрчим хүчний одоо тэр дутагдлаас нэлээд өвлжин сэргийлж чадсан юм төсөл байлаа шүү дээ. Энэ бол одоо хаалттай бондуудаар нэлээд бослоо тий. Бас эрчим хүчний маш олон төслүүд бол байна. Энэ мишлийн одоо энэ хөрөнгөний зах зээл дээр олон санхүүжилтүүд ялангуяа дэд бүтцийн чиглэлд банк усаас гадна ингээ ороод ирлээ. Хувьцааны зах зээл дээр энэ жил бол төдийлөн сэргэлт бол байхгүй болов гэж харж байна. Гол сэргэлт бол одоо нөгөө ногдлоо шиг тараадаг Апу хаан гэдэг компаниуд дээр бол илүүтэй үнийн өсөлтөнд тогтвортой байх болов гэж бид нар бол харж байгаа. Жижиг банк компаниуд дээр бол эсвэл банкуд дээр бол төдийлөн бол хувьцааны үнийн өсөлт бол одоо өсөхгүй болов гэсэн хүлээлттэй байна. Яагаад тэгэхээр Монголын хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулагч нар мэрэгжлийн хөрөнгө оруулагч бага. Тэгэхээр компани ашиг өслөө гэхэд хувьцааны үнэ өсөхгүй. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар SEO ч юм уу үүсгэн байгуулагч нар асуудал үүслэх тэн дээр хувьцааны үнэнд өөрчлөлт орохгүй ч юм тий. Иймэрхүү нөхцөл байдлууд угаасаа сүүлийн хэдэн жил ажиглагдж байгаа учраас ер нь гол мэдрэмж ногдол ашиг дээр л байгаа. Ногдол ашиг тараах үеэр идэвчдэг. Тий, ногдол ашиг тараах үеэр идэвчин эсвэл ногдол ашиг тараадаг хувьцааг барьдаг ер нь хүмүүс. Энэ дээр л илүү мэдрэмжтэй байна гэж харж байна.